Халахын голын дайнд Зөвлөлт Монголын хамтын хүчээр Японы төрөмгөөлөгчдийг босгож, ялалт байгуулсны 75 жилийн ойг Монгол Оросын ард түмэн хамтран энэ сард тэмдэглэж байгаа лээ. Монгол улсын тусгаар тогтнол Зөвлөлт холбоот улсын хил хязгаарын халдашгүй байдлын төлөө амиа өгсөн дайчдын дурсгалыг манай хоёр орны ард түмэн өөрд дуурсан санаж явдаг нь дайчдын алдрыг мөхчүүлэх үзэсгэлэн арга хэмжээнүүд ном эрдэмтчилгээний ажлуудаас илэрхий харагддаг. Уг төвхт ялтын 75 жилийн зориулан Оросын албаны улсын элчин сайдын яам болон Дорнодын хязгаар хайгуулын багийн судлаачид хамтран хоёр томоохон судалгааны ажлыг ном болгон хэвлүүлжээ. Энэ нь бол юуны төрөнд манай бидний хойч үед бидний ард түмний хоорондын найрамдал хамт зовж хамт байлдаж явсан энэхүү түүхэн үннийг мэдрүүлэхэд энэхүү номны онцгой ач холбогдол болно гэж бид үзэж байна. В ней представлено большое количество конкретных. Энэ номд хүн бүрийн мэддэг домогт офицеруудын түүхээс гадна жирийн дайчдын хувь заяаны тухай маш сонирхолтой хэлбэр болгосон байгаа. Урд өмнө дайны тухай сэдв хаалттай байсан бол одоо энэ бүхэн баг багаар нээлттэй болж байна. Энэхүү номыг бичих ажил Бород улсын түүхийн хайгуулч Евхремовын 2009 онд гаргаж өгсөн Монгол улсад амиа өргөцсөн зөвлөлтийн дайчдын нэрсийн жагсаалтаас эхэлсэн байна. Материал цуглуулах ажил нийт 5 жилийн туршид үргэлжилсэн бөгөөд уг номыг бүтээх ажил Оросын албаны улсын бүгд найрамдах Бород улс дахь холбооны аюулгүй байдлын алба, хөлийн удирдах газар, Монгол улсад суугаа элчин сайдын яамны дэргэдэх холбооны аюулгүй байдлын алба, Оросын албаны улсын хил хамгаалах газрын хамт олон томоохон тусалцаа үзүүлэн хамтран ажилласан байна. Этот пограничный батальон Энэ номонд ирээдүйн генерал Зөвлөлт холбоот улсын 3 удаагийн баатар Георги Константинович Юкийн удирдсан салааны тухай гарна. Энэ нэг талаар түүхийн ач холбогдолтой боловч нөгөө талаар түүхт хүмүүсийн сонирхолтой амьдралыг харуулсан ном юм. Номын нээлттэй ажиллагаанд бүгд найрамдах Беларусь улсаас манай улсад суугаа бүрэн эрхэд элчин сайд Жипурной, бүгд найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэд элчин сайд Копландин болон Монгол улсын батлан хамгаалах салбарын төлөөллүүд Оросын албаны улсын аюулгүй байдлын албаны төлөөлөгчид оролцлоо. Энэ цагт Дэнсмэ Отгонбат хүргэлээ.